Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Түүх соёл урлагийн төрөлсөн сувг SH телевизээс та бүхэнд өргөн төлөвлөдөг ТV урлан нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгээ бид Монголын уран зургийн галерейгаас та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр яг одоо энд маш өвөрмөц үзэсгэлэн нээлттэй хийсэн байгаа. За яагаад чухам үзэсгэлэнгийн маань хувьд гэх юм бол өвөрмөц вэ гэхлээр яруу найрагч болон зураач хоёр одоо яг одоо энэ өөрийнхөө салбарын манлайлал гэгдсэн хоёр бүсгүй маань хамтарсан ийм одоо өрмөц сонин содон үзэсгэлэнгүүд бол гаргасан байгаа. Тэгэхээр яг одоо энэ төрлөөр ялангуяа одоо яруу найрагч болон Монгол одоо уран зураач хоёрын маань хамтарсан үзэсгэлэн урд өмнө нь бол Монгол улсад маань гарч байгаагүй. Энэ үзэсгэлэнгийн хувьд гэх юм бол бас анхдагч ийм бас сонин содон үзэсгэлэн байгаа. Тэгэхээр энэхүү үзэсгэлэнгийн маань эзэдүүд Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Монгол уран зураг одоо сүүлийн үед ялангуяа одоо уран бүтээлчдийн дунд бол бас чамгүй сайн ялангуяа одоо үзэгчдийн хувьд гэх юм бол маш сайн одоо талархлыг хүлээж чадаад байгаа зураач Солонгоо мөн одоо Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч тэргэл нарын хамтарсан яруу найраг хийгээд уран зургийн хосолсон ийм гайхалтай үзэсгэлэнгээс хийсэн мэдээ сурвалжлага та бүхэнд өнөөдөр хүргэх болно. Нэвтрүүлэг маань үнэхээр сонирхолтой байх учраас та бүхэн маань сувгаа бүсэлээрэй. Аз жаргал урлаж бүтээсний дараа над дээр ирдэг зураач Солонгоо. Зураач Солонгоо 1965 оны 3 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотнод иржээ. 1982 онд 10 жилийн 51-р сургуулийн 10 дугаар ангиа төгсөөд өөрийн дур сонирхлын дагуу дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн оржээ. 1986 онд дүрслэх урлагийн сургуулийн зураасан зургийн ангийг оюутны намар сэдвээр өнгөд хулдаасан хэвлэлээр дипломо амжилттай хамгаалсан гэдэг. 1986-аас 90 онуудад сургуулаа төгсөөд Ар хангаан аймгийн орчуудын эвлэлийн салбарт зураач, 1990-с 1998 он хүртэл хүүхэд залуучуудын соёлын төвд тайзны зураачаар, 1998-аас 99 оны хичээлийн жилүүдэд 10 жилийн 47 дугаар дунд сургуулийн зураг шовн зургийн багшаар, 2000-аас 2011 он хүртэл дүрслэх урлагийн дизайны анима сургуульд сургалтын албаны менежер Монгол зургийн багшаар, 2011 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Тэрээр 1994 онд би уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, 1996 онд Туваа улсад зохиогдсон Монгол туурахтан соёлын арга хэмжээнд жаргалын 8 бүтээлээрээ, 2007 онд чөлөөт орон зай үзэсгэлэнд гуйвсан баганд бүтээлээрээ, 2013 онд 108 цам цогц уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, 2013 онд Арын сайхан хангаа үзэсгэлэнд 4 хүчтэн хун гүнжийн домог халуун там бүтээлүүдээр, 2013 онд Ар хангаан аймгийн 90 жилийн ойн үзэсгэлэнд Монгол бүсгүй бүтээлээрээ, 2014 онд цэцгэс үзэсгэлэнд улаан сарны бүтээлүүдээр тус оролцож байсан юм а. Тэгэхээр зургийн маань үзэсгэлэнгийн нэр Солонгоо ба тэргэл тийм ээ их сонирхолтой одоо хүмүүст санагдсан. Ялангуяа одоо сүүлийн үед сошиал ертөнц буюу фэйсбүүкээр та хоёр одоо энэ үзэсгэлэнгийн тухай маш их сонирхолтой фото зургнууд болон үзэгчдийн маань сэтгэгдэл сандалтын хувьд гэх юм бол үнэхээр таатай мэдээлэлүүд одоо мэдээлэл гарсан байсан л да. Тэгээ яг энэ хоёр салбарынхаа төлөөлөл болсон гайхалтай хоёр уран бүтээлчийг тэс ингэж нэгтгэж чадсан зүйл маань бас энэ уран бүтээлээс нь үнэхээр гайхалтай байна. Тэгээ яг та яаж энэ яруу найрагч тэрглийг бас олж басан уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргая гэсэн санаагаа тавьсан. Үзэсгэлэнгийн маань санаа одоо шүлэг уран бүтээл, уран зураг хоёр гэдэг санаа бол бүр 2 жилийн өмнөөс санаа нь орж ирсэн. Тэгээд энэ хугацаанд мэдээч хэрэг яруу найраг сонирхон тийм ээ. Яруу найргийн найрагчдын ном хэвлсэн ном авч худалдаж авч цуглуулж уншин тэгээд сонинд янз бүрийн шүлгийн хайчилбар энэ төр хийгээд цуглуулаад шүлэг рүү их орсон тийм. Ер нь миний зураг зураг зурж байхдаа миний зураг шүлэгтэй байсан бол миний энэ зураг бүтээл маань шүлэгтэй байсан бол гэж их боддог байсан. Тэгээд энэ маань ингээд 2 жилийн хугацаанд бодож явж байгаад яг ажил хэрэг болох үед одоо тэрэглийн чөтгөрийн гүнж гэдэг юм шүлэг
одоо бит хоёрын энэ уран бүтээлийн гараа гүүр болсон гэж хэлэхэд болно. Тэгээд тэр чөтгөрийн гүнж гэдэг шүлгийг тэрэглийн шүлэг гэж мэдээгүй л дээ. Тэгээд шууд ингээд уншихад л ерөөсөө гүн сэтгэл төрүүлээл тэр бүтээл бол маш амархан зурцсан. Тэгээд тэрний дараа бас нэлээд яруу найрагч юу бас ингээл өөртөө тохирох уугүй юу гэдээ уншиж агаад тэгээд энэ яруу найрагч маань ерөөсөө яг миний яг бодож исэн хүн мөн байна. Энэ хүнтэй л яг юу н хамтрая гэж бодоод энэ шүлэг одоо хиний шүлэг юм бол гэд судлаад үзсэн чинь яг тэргэл гэд нэг юм яруу найрагч байд юм аа. Им эмэгтэй юм яруу найрагч байдаг. Тэгээд энэ тэргэл хаана байдгийг хаанаас олж уулзах бол гэд судалсан чинь энэ Монголд байдаггүй. Америкт амьдардаг юм хүн. Тэгээд юугаар нэтер хаяг интерийг олж аваад тэгээд харилцаа үүсгэсэн. Эхлээд би тэргэлд хэлээгүй энийг. Зүгээр ингээ их чинь юм зураач хүн байгаамаа хичээхээ энэ бүтээлд ингээ шүлэг зохиож өгөөч гэж эхлээ гуйсан. Тэгсэн чинь л ерөөсө тэр миний бүтээлд зориулсан шүлэг нь ингээл тэр дороо орж ирээд яг маш хурдан хугацаанд шүлгээ бол өөрөө эргэж харддаг юм билээ. Засаж байна гэж байдаггүй. Ерөөсөө нэг бэлшүүл тэр чигээр ихний хавар таталбар маяг одоо зураачны хэллэгээр одоо таталбар маягийн тэгж шүлгээ зохиодог тийм хүн юм байлээ л дээ. Тэгээд миний бүтээл зориулсан шүлэг нь их гоё санагдаад тэгээд би саналаад хэлсэн те одоо хоёулаа ингэж хамтрая. Тэ би чиний 50% шүлэгт чинь би зураг зуръя. Чи миний бүтээл зориулж ингээ шүлэг бич ингээ хоёулаа юм уран зураг яруу найраг хосолсон юм үтсгэлэн гаргая гэд. Тэгээд 4 сараас хойш хамтарч ажилласан. Тасралтгүйгээр. Тий, нэтер ерөөсөө тэгээд тэргэл маань бол би ихчээ одоо ойрын энэ 7 хоногийн хугацаанд би шүлэг бичмээргүй байна. Та энэ хугацаанд бити зураг явуулаарай гэж хэлдэг тийм. Тэгээд бүр ингээд би шүлэг бичмээрэн за одоо бүтээлээ явуулаарай гэд тэгдэг тийм. Тэр үед нь энэ онгод хөглөгдөх цаг гэсэн үг шүү дээ тийм. Тэр үед нь яг бүтээлээ ингээд хоёлаа байнгын харилцаатай. Тэгээд яруу найрагч маань сая 11-нд ирсэн Монголд зөвхөн энэ уран бүтээлийн үзэсгэлэнд оролцгож тэр үед би дөнгөж яг анх удаа нүүр тулж уулзж байгаа байхгүй. Тэрнээс биш би тэргэлийг урд нь таньдгүй байсан. Тэгэхээр яг энэ дуу бүтсэн түүхтэйг адилхан сонсогдоод байна л да. Тэгэхээр дуу гэх юм бол бүтээгчд нь мэдээж хөгжмийн зохиолчид яруу найрагчид бол байдаг. Мэдээж дуучин маань дуу бүтээлээ бол амьлуулдаг. Тэгээд таарын тухайд гэх юм бол үнэхээр бас өвөрмөц төгсөн юм хосол байж чадчихээн л да. Тэгээд аливаа дууны бүтээгчдийн тухайд гэх юм бол эхлээд зарим над аялгаугаа бичсэн аялгаунд дээр шүлгээ бичдэг яруу найрагчид маань эсвэл бэлэн шүлгэн дээр ихэвчлэн хөгжмийн зохиолчд маань аялгаугаа бол хийдэг. Гэтэл одоо та хоёрын бүтээлийн маань тухайд зураач болоод яруу найрагч одоо хосолсон одоо та хоёрын маань тухайд гэх юм бол ихэвчлэн зурган дээр шүлгэн бичигдчихэвөө. Эсвэл одоо тэр үний шүлгэн дээр та бүтээлээ төрүүлж байна. Бит хоёр уг нэг 50-50% гэж тохирсон байхгүй эхлээд чи би одоо яг л одоо бүтээлээ 50% нь би зургийн зуръя 50% нь чи шүлэг зохио гэдэг тэгжсэн. Тэгээд яг хав тэргэлийн зохиосон шүлэг нь арай давмгайлцсан байна л да. Нэг 60% нь тийм шүлэг зохиосон байна. Би болохоор тэргэлийн ер нь энэ тийм амар ажил биш шүү дээ. Шүлэг уншаад зургийн зурна гэдэг маш удаан их бодож их удаан хугацаа бясалгаж боддог учраас хугацааны хувьд жоохон тавчтаад тийм тэгээд минийхээ их цөөхөнд уулцсан байлээ л дээ. Тэгэхээр яг одоо та хоёрын маань хамтарсан яг хичнээн бүтээл энд дэглэгдэн тавигдсан байна. 16 бүтээл дэглэгдэн тавьсан тийм. Тэгээд шүлэг бол 18 байгаа. Тэргэл тэгээд өөртөө зориулж шүлэг зохиосон үлдэх мөр гээд тэгээд зураач солонгод зориулж бас шинээр шүлэг зохиосон юм байлээ. Миний одоо тэгэхээр 18 шүлэг 16 бүтээл гэсэн үг тийм. Тэгвэл одоо өөрөөр хэлбэл тэр хоёр шүлгэнд та бас дахиад зураг хүлдэж байгаа юм шүү дээ. Тэгж ойлгож байна уу? Тий яг уу болно л доо. Тэгээд би яруу найрагчаа хүргийн зуръя гэж бодоод тэгээд хүргэнд нь нөгөө өөртөө зориулсан шүлгийг
хийчт юм уу гэд бодож ирсэн аа. Өөрөө нөгөө тэр уруулаа бүсгүй чамд илгээх цагтл гэдэг нэг шүлэг нь байдаг шүү дээ тий. Тэр шүлэгтэйгээ тэр хөрөг зураг нь яг авцалцсан болохоор тэр нөгөө нүмерцэн альчууранд нөгөө тэр шүлгийнх нь зураг интернет багтаагаад тэг өөрийнх нь хөргийн зураад тэгэхээр яг одоо дахиад нэг одоо үлдэх мөр гэдэг тэр шүлэнд нь зориулж заавал бас тэр хүний хөргийг биш шүү дээ тий. Тэр шүлгэнд нь бас зориулж зураг зурж болох юм тий. Их сонир санагдаад байна л да. Ер нь анхлын үзэсгэлэнгийн нэрнийхэн тухай ер нь анх одоо ийм яруу найрагч зураач хоёр хамтарсан үзэсгэлэн. За ялангуяа хоёр эмэгтэй хүний хамтарсан үзэсгэлэн гэхээр өөрөө ирэхгүй л одоо сонирхол төрөөд байсан л да. Тэгээд юу гэдгийг зураачд гэдэг тэгэхээр хамгийн түрүүд ер нь бас чамгүй олон нар чинь зураачдтай уулзаж нэвтрүүлэг хийж исэн. Рок хөгжим сонсож байгаа бид нар ч одоо зураг зурдаг штэ гэл их зураачтаас бол тийг сонсож ирсэн. Тэгээд яг энэ шүлэг сонсож байгаа ч юм уу шүлгийн ийм сайхан мэдрээд ингэж зураг зурж исэн зураачд бол би их ховорхон байх гэж боддог. Магадгүй одоо яг энэ эмэгтэй хоёр эмэгтэй уран бүтээлч ялангуяа яруу найрагч болон зураач хоёрын хамтарсан үзэсгэлэнгээ тийм бол баг анхны хав гэж би бодож шүү. Тий, ер нь анхдагч анхных урд нь гаргаж байгаагүй. Манай одоо зураач саран цэцэрлэлт зураач маань яруу найргийн одоо янз янзын яруу найргийн найрагчдын шүлгүүдээр номын зураг зурж ирсэн. Тэгж нэг ном гаргаж ирсэн байлээ л дээ. Тэгэд яг бит хоёрын хувьд бол ийм анхдагч гэж үзэхэд болно. Тэгвэл хоёулаа өнөөдрийн бас үзэсгэлэнд дэглэгдсэн бүтээлүүдээс үзэгчдтэй бас заримаас сонирхолтой. За тийм. Нэг өдөр маш их зүйлийг бүтээж амжуулах урт хугацаа. Зураач Солонго. За энэ болохоор тэрэглийн хундагны үг гэдэг шүлгэнд нь би зориулж энэ зургийг зурсан. Тэгэд шүлэг маань уншихад бол ер нь тийм хурдтай, ритмтэй, химнэлтэй тэгж санагдсан л да. Тэгэд шүлгийнх нь утга санаа нь болохоор өнөөх одоо өөр нэмгэн нөгөө хүмүүс минь тийм ээ нөгөө хундаг намааг ингээд амраагаач их зовцсон нэг тийм эхлээд их гоё юм боловсон байд юм байна л да. Гоё үг хэлээл тэгжээснэ дараа нөгөө ад зэтгэр шиг болоод хаг шидээд одоо юу гэдэг шүлстэй долоогоод тий нэг тиймэрхүү ийм шүлгийн гол хундаг одоо өөрөө хэлж ийн гэсэн үг шүү. Тийм гол утга санаа нь яг ийм тэгээд энэ шүлгээ ингэж шүлгээр ийм зохиомж авсан. Яг нь зохиомжийн энэ зураг бүтээлээ би их сонирн болсон гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд одоо вино ингээд хурдтай ингээд хундан дотор хийхлээр миний одоо мэдрэмж яг ингээд нөгөө улаан вино чинь хундан дотор ингээд хальгаал орохоор ийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэрнгүүр энэ зураг бүтээс зурсан. Миний хүү бүтээл маань одоо яруу найрагчд маань маш их таалагдсан. Яаж одоо үнэхээр ингээд миний одоо шүлгээр илэрхийлэх гэсэн санааг та яаж ингэж сэтгэж ингэж зурваа гэдэг их өндөр сэтгэлтэй явсан л да. Өдөржин шүнжин энэ муу бие минь өчнөө хүний гар дамжиж шүлстүүлж долоолгож хазууж хаглуулж шидүүлж чичрүүлж илүүлж хантай эсвэл ганцаараа хөгшин залуу хүүхэн харчуул тулган туйхан уйхан бүдүүн тунчиг олон хэлбэр дүрстэй бийж тэдч тэр хизүүхнэн ч харагдах бишгүй сайхан загварлаг харц унгаан байх нь хичнээн сайхан харагдлаа гэд хэсгэн цагийн дараа айж зүхтмаар ад шүглсэн араатнаас дутхгүй хуйрцгаах хундаг мэт харшилтна. Хоорондоо тэд тэвэрлэлтэн, тесрэлтэн, ажил бүтээх гэж, альжаал тайлах гэж, араар нь тавьж, амар зовж, жаргаж, зодож, аян шалтган дуусахгүй нэ. Аяа, би чинь ядарч байна, залхаж байна уу чи гэж, уурлаж байна уу эн чинь гэж заяа надаас асуух. Учирлаж одоо болио гэж ухаантан нэгч олдохгүй нэ. Дуун хүрхээрээ дуулалдаж хаг шидэж хамаг биеиг минь хайр найргүй өөрүүлнэ.
Ядаж байхад баярцсангийн яасан ч их юм жирийгээстэй арай гэж дуусмар болтол Америк гадаадаас чирээд ирэх хундганы үг хэлмээр болох хуурай нойтон агсан тавилцах аяа энэ орчлонд шилэн, болор, төмөр, шаазан янз янзын хэлбэр төрхтэй гашуун ясууныг дүүргэж, галзуурч, бачуурч солиорох гайт үйлэнд төрсөн гавьяаны амралт гихч үгүй хундаг миний нулимсыг, хундаг миний шаналлыг, хуурай агсан тавихыг минь, хувь заяаны хатууг минь өрөвдөж, ойлгож, сонсож, өнжиж амрааж хөнтрөх өр нэмгэн гэгддэг өнөө ухаанд хүмүүс минь ээ. Онгод гэдэг маань хийж бүтээхийн хүслийн дээд туйл юм. Зураач Солонго. Харин энэ бүтээл маань болохоор Тэргэл яруу найрагч маань миний энэ бүтээлд зориулж шүлэг бичсэн байгаа. Тэгээд энэ бүтээл маань ер нь тийм ээ газар тэнгэрийн холбоос гэж явж байгаа л да. Тэгээд тэнгэрийн амьдрал гэж одоо юу юм те? Дээд тэнгэрийн амьдрал, одоо нартын амьдрал. Тэгээд савдаг уул усны маань сахиу савдгууд одоо нэг энтэлтэн төлөөлөд тэгээд энэ доотлол нь болохоор нөгөө газар доорх амьдрал тийм ээ нөгөө альбан гэж юу юм, тэрэн гэж юу юм тийм ээ. Тэгээд энийг өөрийнхөө яг төсөөллөөр ингэж зурсан. Яг үнэндээ бол би ийм улаач ямар байдаг бол гэж их боддог байхгүй юу. Тэгэл зөндөө улаач нараас асууд яг тэр юу ингээд орох үед тийм ээ яг яадгийн ямар мэдрэмж төрдгийн чи өөрөө хаана байдгийн чи одоо тэр оюун ухаан чинь байд юм уу үгүй юм уу гэдэг их асууна л та. Энд одоо зөвхөн одоо газар тэнгэрийн холбоос гэдэг одоо нартын амьдрал гэдэг чинь яг ингээд наривчлалд харах юм бол энд одоо маш олон төрлийн одоо усын эзэн цагаан өвгөн тухайлах нь бол байж байгаа жишээтэй тийм ээ сэнгэргэн дээр болохоор зэрэг хөвч чонмын манд дүр буугаад ирсэн баг ч тийм ялангуяа тэр үүлний хэсэг бол надад их гоё санагдаж байна л да. Яг ингээд яг энэ зургийн өмнө ирэхээр л ингээд өөрөө ирэхгүй ингээд нэг юм сонин мэдрэмж одоо юу гэдэг би ингээд арзаах ч гэдэм ингээд мэдрэмж төрж ил ялангуяа тэнд хөх тэнгэрээс ингээд харж байгаа тэр чонын тэр төрслөл гэх юм бол хэл тийм сонин өвөрмөс мэдрэмжийг болсон өгүүлж байна. Тийм тэгээд шүлгээ ингээд унших юм бол энэ зургийн бүх санаа ингээд гараад ирнэ тийм ээ. Одоо чон эцэг минь таниага зулаа дээрээ өргөн барья ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү цагаан сахиус маань ер нь яг ямар учиртай ингээд цагаан өвгөн сахиус маань ер нь бөөгс улбаатай гэж үздэм байлээ л дээ. Одоо газар усны эзэн гэж явдаг тийм. Доотлох нь юуг болохоор би өөрийнхөө төсөөллөөр зурсан. Ер нь гүн харанхуй, тас харанхуй болон ийм түнэр харанхуйгаас ер нь яг иймэрхүү мэдрэмж төрдөг тийм. Ямар нэг ийм нүд ингээд хараад байгаа ч юм шиг тийм санагддаг болохоор яг уран бүтээлч хүн яг тийм байх одоо юу гэдэг зарим хүмүүс санал нийлэхгүй ч магадгүй л дээ. Тэгэд энэ уран бүтээлч хүн өөрийнхөө л одоо юуг дотоод төсөөллийн тэрийг л гаргаж байгаа шүү дээ тий. Ер нь бөөгийн тухайд гэх юм бол бас өөр ингэсэн онгод сахиустай бол байдаг л да. Өөрийн шүтэнж байд юм одоо жишээлбэл одоо ямар өөр дээр буулгаж байдаг тэр тэнгэрүүд гэх юм бол бас өөр онцлог тэнгэрүүд байдаг. Одоо тухайлах юм бол одоо юу гэдэг цагаан өвгөн тэнгэртэй ч юм уу тийм сахиустай бөө байх юм бол магадгүй танд одоо захиалга өгөөд бас өөрийнхөө шүтэнийг амьлуулсан юм зураг зурулж болдгийм болов гэж бас асуусан. Тэгээ болно л доо. Тэгээ ер нь тэмнэх их зурулдаг. Манай бөөгийн ийм хүмүүс одоо юу их үхрийн ширээ их дээд үхрийн ширээ арьсан дээр их зураг. Тим захиалга их орж ирээд идэм байлээ л дээ. Тэгээд энэ одоо жишээлбэл бөөгийн онгод сахиусаа авсан хүмүүс бүр зорж ирж энэ зургийг их үзсэн тийм. Нэг одоо хүн ирж надтай уулзахдаа их энэ зураг их амьтай юм шиг амьтай миний одоо хамаг одоо шар ус босч ин ч гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө улсуудаа хэлэхээр нөгөө улсууд нь мэдээж энийг ирж их сонирхож байгаа энэ зургийг. За энэ бүтээл маань хувиршгүй гээд
хайр сэтгэлийн тухай шүлэг нь болохоор тэгээд шүлэг нь болохоор одоо гарчин хугараад хөлчин хугараад тийм үс чинь ингээд цайгаад чимийн одоо ямар ч болсон байсан миний сэтгэл хизээч хуурахгүй гэсэн тиймэрхүү санаатай. Тэгээд бүтээл маань болохоор энэ домгоос сэдвтэй ийм бүтээл байгаа. Энэ ийм чоноо маань ингээд явж чадахгүй бүр. Тэгэхээр азрын чон ийм чоноо өөрөө ихлээд нуруунд дээр үүрдэг байсан. Тэгээ сүүлдээ болохоор энэ тэмээ маань их өрөвч зөвлөн сэтгэлтэй юм тийм шүү дээ. Тэмээг одоо энэ чон өөртөө дасгаад тэгээд энэ чоноо ингээд тэмээн дээр ингээд суулгаад ундаалдаг. Усан дээр ингээд авчираад тэгээд буцаад үүрэндээ аваачаад ингээд асарч тэтгдэг ийм амьт юм байна л да. Чон гэдэг маань хамгийн үнж сэтгэлтэй ийм амьтам гэж тэр зөндөө уншижсэн. Тэгээд ийм хоёр ингээ хос ирвэхийг хараад нүдний их гонхтой одоо тэр ийм ч юм хайрлсан бит хоёр ингээд ийм сайхан байсан шүү дээ ч гэж юм уу те. Тэгээд сүүлд нь болохоор нэг анчин ингээд учрыг нь ойлгохгүй ингээ холоос энэ хоёр чоныг алтчтیں۔ Тэгээд алаад ойртод ирсэн чинь одоо ийм ч юм тийм байсан. Тэгээд энэ ямар их гоё агуу сэтгэл юм бэ? Ямар ийм амтан хүртэл ямар агуу байт юм бэ те? Одоо энэ нөгөөтгөө ингээ орхихгүй ингээд үүрд ингээ өөрөө үүрээд ингээд авч ud. Би өстө юу хийчих вэ? Одоо дахиж үүнээс хойш одоо ингээд амтны ам таслахаа болъё гэд тангараг тавьраад тэгээд яажсэн тийм домогтой юм байлээ л дээ. Тэрнээс сэдвүүлж энэ зургийг зурсан. Хайр сэтгэлийн бас их том төлөөлөл болсон бүтээл юм шүү дээ. Тэглүү яг одоо хүнээс одоо амьтнаар илүү төлөөлөл одоо тий амьтан гэдэг ч юм уу ер нь их сонин тийм хүмүүс байдаг шүү дээ. Зарим хүмүүс бол нэг одоо өвдөж зовхолоор орхиод хаяад явчихдаг тий. Тийм биш хүмүүс ч байна. Эсвэл одоо өтлөхөөр нь хаяа явчихдаг ч юм уу тий. Тийм биш хүмүүс ч байна л да. Гэтэ энэ амьтан гэдэг маань яагаад энэ зургийг зурсан бэ гээл би мэдээж хүн зурч болох л байсан л да тий. Энэ амьтан гэдэг маань ямар гоё юм бэ? Гүн сэтгэл төрөөс учраас би зориуд ингээд энэ зургийг ингэж зурсан байхгүй. Тэгээд өнгөний хувьд бол шууд утгаар нь зурсан. Яг улаан манай монголчууд улаан тэмээ хөх чон гэж ярьдаг шүү дээ тий. Тэгээд тэр өнгөөр нь шууд ингэж аваад зурсан бүтээл. Гар чинь хугарч, нүд чинь сохорсон ч, хөл чинь доголж, үс чинь унсан ч, чамд өгсөн чин хайр минь царцахгүй, урсахгүй, алга болохгүй. Чамайг гисэн халуун хайр минь ууршихгүй, зэврэхгүй. Нарыг чиний гадаа аргамжнаа гэж худал амлахгүй, сарыг чиний гоо үзэсгэлэнгээс дутуу гэж үлгэр зохиохгүй. Шарилж, шоргоож, юу ч байсан надад ижил ам гэж сандагтай ган атлаар шанхны чинь үс буурал сууж, нүд чинь сэлхэрч өвдөж гунцсан ч чамайг би хайхархаа үл болох асарсаар тэтгэсээр асрамж хайр минь чамайг ургуулan гэрэлтүүлэх болно. Аяа, Ариавалын шидэт үрэл юм миний чамайг их сэтгэл итэг үнэмш гэж албадахгүй. Инхри янаг халуун хайр минь ээ. Аштын шидэт аршаан хүртэж 10 найлуулж ерөөлд ажислуулсан нэгэн хүн нэгэн заяа босноо. Үнэн ч хайрын сэтгэлд минь бүлээцэж тэнхэрсэн чи минь үрдийн хайр байдаг гэдэгт өөрийн ирэхгүй итгэх болно. Үүл нарны садан үлэмжийн гоо чи минь ээ. За энэ зураг байна. Яруу найрагч манай хайртай хайн Игватартай зориулж чиний минь үнээр гэдэг юм шүлэг бичсэн байлээ. Тэгэд би тэр шүлэнд зориулж энэ зургийг зурсан. Тэгээд яг хуу шүлгээ уншихлаар бол одоо зангиа ч юм уу тий зангиа одоо дугуйн цаг чиний минь батинг цамц гэдээ гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр хүн маань Америкт амьдарч байгаа тий. Тэгээд Монгол хүмүүс энэ хоёр хайр сэтгэлтэй энэ хоёр хүний холбоос энэ хоёр хүн маань Монгол хүмүүс учраас би ингээ Монгол зургаар зурсан. Тэгээд дүүрэн сэтгэлтэй дээр үед одоо нөгөө далаа ингэж галд хайж хардаг байсан байлээ л дээ. Яаж шатж байгаа юм гэж хардаг. Тэгээд тэндээсээ хараад
одоо ийм байх юм байна, тийм байх юм байна. Нэг өсөндөө тийм мэрэг байсан юм шиг байлээ. Тийм ч учраас далаа нүүж байгаа айл саяж нүүдгүү энэ төргээд бас нэг тийм том дон байдаг шүү дээ. Тий. Тэгээд энэ дал нь ингээд асаад одоо үнэгний төрснүүд гарч ирж байгаагаар зурцсан одоо үр хүүхдтэй болоод өнөр өтгөн айл болоод тий хизээж хуурахгүй тэгээд үнэр гэдэг маань одоо миний төсөөллөөр үнэрийг энэ өнгөөр ингэж гаргасан ийм бүтээл байгаа юм л да. Их гоё бэлэгдэлтэй юм зураг байгаа. Одоо нөгөө аяган доторх нь сүү мэлтэлцээ дүүрэн тий домбон дотор нь дүүрэн тэгээд халуун дулаан хизээж хуурахгүй тэгээд хамаг л одоо гоё юм бэлэгдлүүд энэ зураг шингэсэн байгаа. Хамгаас дотн чиний минь үнэр тааламжтай ялдамхан. Гоёлын чамин цаг, ингрийн альчуур занга, бөгж цамц тэргүүтэнд чинь би дуртай. Усны тос үнэртэй ус, сахлын ус, өглөө бүрийд харах шүршүрийн болор дуслууд, өнхөрч бүнжигнэн чиний минь гарын аясаар үрж арчилдаж үгүй болох дүр зураг. Гялалцтал арсан гутал, ирээтэл өрсөн шүүгэндэх хувцснууд чиний минь биед эдлэгдэх бүхэн эрхэм нандин билээ надад. Чиний минь үнэрийг тээдэг болохоор сэвэлзэх салхинд би хачин дуртай. Чиний минь сүудрийг уралдаг болохоор нарандаж бас би дуртай. Чиний минь тааламжит үнэр, чиний минь ялдам инээмсэглэх төрх, чиний минь хилсэндээ хурч, чиний минь хүүгэн инэрх агшин хормууд миний сэтгэлд агаар мэт шунгаж, миний бодолд уул мэт орших болсон чи минь. Биднийг нэг тавиланд хөтлөн уусгасан чиний минь нандин үнэр, чиний минь хүн чанар, чиний минь үнэрээ. За энэ хүлээлт гэдэг зураг байгаа. Тэгээд энэ бүтээлд маань тэргэл яруу найрагч шүлэг зохиосон. Шүлэг нь уншихаар үнэхээр хэцүү санагдчих. Хүнд одоо зовиортой шүлэг гэж байдаг. Тийм ээ. Сайхан шүлэгч, сэтгэл сэргээсэн шүлэгч байдаг. Тэгэхээр энэ шүлгийг уншаад их зовиортой санагдсан л да. Тэг бүтээл маань ч өөрөө ер нь бас тийм зовиортой. Ягаад гэвэл энэ бодит хүнэлтэй Архангай аймгийн хайрхан сумд ийм эмээ байсан. Би энэ эмээг энд хоноод тэгэл эмээтэйгээ шүнжэнгөө гоё ингээл уучлаад яриад тэгэл хөөрхий эмээг ярианаас одоо амьдрал нь ингээл гарч ирэн тий эмээ одоо 3 хүүхэдтэй тэгээд 3 хүүхэд нь 3 жилийн хугацаанд ерөөсөө ирж амжаагүй. Тэгээ байнгын хүлээлттэй хүлээж идэг ийм хөөрхөн эмээ тэгээд сонсгол их сайтай. Настай хүн гэхэд ухаан их саруул сонсгол сайтай ийм эмээ байсан. Гадаа нэг жоохон чимээ гарахаар л ерөөсөө нөгөө дахаа шүрч аваад хүүхд минь ирж байгаа юм болов гэл тэгэл нүдэн тийм хүлээлтийн байдалтай их тийм гүн сэтгэл төрүүлсэн ч гэдэг юм уу. Тэгэд би ирээд тэр имийг мартчихдаггүй энэ хүү бүтээлээ зурж исэн баг. Сэтгэл тоногшсон. Тий. За тэгэхээр яг бас нэвтрүүлгийнхаа бас нэг ярьж байгаа сэдвээс бас жоохон хазаагаад бас хэлмээр байна л да. Ер нь бол хөдөө орон нутагт хүүгээ хүлээгээд байж байгаа ийм одоо эмээнэр ээжүүд бол маш олон байдаг. Ер нь одоо бусдыг хилэлдэггүй одоо миний хувьд ч гэсэнтэй тийм ээ одоо ижи аав гаж байд юм уу одоо эмээгээ ч юм уу үлдээчихэл одоо нэг л хата ажилтай хүн одоо Улаанбаатарт одоо юу чигээд яваад байгаа ингээл ажил төрөл гэсээр бол аль хэдийнэ нөгөө эмээ мааж байд юм уу ээж аав мааж байд юм уу тийм ээ энэ хойдолд яг ингээд ийм хүлээлтийн байдалтай байж идэг. Тэгээл нэг яваад очихоор нэг одоо юу гэдэг хичнээн жил одоо нэг л хата том хүн ирж байгаа юм шигээр одоо хүлээж авдаг ч байд юм уу тийм ээ тийм болохоор бас телевиз үзэж байгаа үзэгчтэйгээ ч гэсэн тийм ээ одоо хаяа нэг ядаж аав ээжтэйгээ уцаар ярих байт юм уу тэгээ боломж олцоогаар бол бас аав ээжигээ зарим очиж байгаараас яг энэ зураг шиг магадгүй ингээд хүлээгээд байж байгаа аав ээж нар бас байдаг юм шүү гэдээс хэлэн зүйтэй авах гэж бодож байна. Тэгэлгүй яг хөө тэгээд бас нэг уцаар яриад нэг холбоо өгөөдэй ивэл бас нэг их юм гэд бодогдоод байхгүй. Гэтэл энэ юм бүр байхгүй. Тэгээд нэг хідэн малын сургууль соёлд суран муурна гэж зарсан юм шиг байгаа яриа гарна. Тэгээд эмээ болохоор тэр хот газар чинь ерөөсөө хэцүү юм байлээ. Хүүхдүүд минь маш их завгүй байдаг. Ерөөсөө хүүхдүүдэд буруутгахгүй байгаа. Тэгэхээр нөгөө эмээ их өндөр настай. Би хувьдаа бол одоо яана одоо ингээл тий
нэг л өдөр очоод өгөл яана гэж бодогдсон шүү дээ. Тэгэхээр ядаж нэг одоо өөрсдөө нэг заларч очиж чаддгүй маа гэхэд хэл үгээ өгөөд ивэл нэг имгэн бас нэг хүлээхэн хөрхийн амтан бас нэг арай сэтгэл нь тийм байх бахта гэж бодоод тэг шүлгэн дээр нь бүр ингээ аривжуулаад бичсэн байлээ л дээ. Эмээ унтаж үл чадна, эмээ идэж үл чадна тий амттан шимттэн ингээ авдартаа хийгээд тэг тэр нөгөө нялхынх нь нөгөө баривч билүү тэрийг ингээд моник гуруугаараа илээд өөрийгөө ингээ тайвшруулад нүдэнд нь ингээд гоё гэрэл гээгээ тэр баривчаа ингээ яахлаараа хүүхэд нь ирсэн юм шиг санагдд юм биш. Тийм бичсэн байгаа байхгүй шүтгэн. Чимээ гарав. Хүү минь ирвүү? Өндөлцөн. Өндөлзөөд чагнаархан. Чагнаад угсхийн. Данх аяг харшилтан сандарна. Ижи хүүдээ халуун цайтай угтах гэж босон суун хууртна. Том дарга болсон их оронч хүүн ихээ завгүй байдаг хоёр охин нь хинэн ч ижидэн ирэх завгүй. Хөгшин унтаж үлж чадах. Ижи идэж үлж чадах. Амттан шинттэн авдран даахадална. Хаяхан нэлхийнх нь бойтхийг гаргаж үрчиж мойнисэн хуруугаараа илж таалан тэрвэрнэ. Энгүй хайраар нүдэн гэрэлтэн. Чихэн хатуу нүдэн бүрэлзэн. Хүүхдүүдээ хүрээд ирэх болов уу гэж хүлээн. Хуучирч муудсан гэрийн дээвэр дээр бороо тас үрчиж дутуу татсан өрхний завсраар аянгын гэлба таснис үзэгдэнэ. Эмгэн мэдих хитэн мэгзмээ уншина. Хотод суугаа хүүхдүүдээ бодно. Хотонд байгаа хитэн мал даан зовно. Аяа хөх тэнгэр минь алсынхан замыг саадгүй байлгаж өгөөч гэд алдлан сунаж мөргөн. Тэнгэрт сүү цацартал өргөн өдөр бүр өргөн хүлээн. Ижи хүүхдүүдээ хүлээнэ. Сонсохгүй байна, дуурахгүй байна гэж бүүзэмэл. Би бодлоо хурцаж байна. Зураач Солонгот. За энэ бол залуу нас миний гоёл гэдэг тэрэглийн шүлгэнд зориулж энэ зургийг зурсан. Шүлгээ одоо ингээ уншаалхахлаар ерөөсөл яг л ийм төрслөл гарч ирээд байгаа байхгүй тий. Тэгээд яг яруу найрагчтай холбоод одоо өөд тийм одоо бих ч юм уу шүлгээ бичиж одоо хонг шуу шиг тийм гоё тансаг юм шүү миний залуу нас гэд байж байгаа байхгүй. Тэгээд ямар ч юм хар бараан зүйл дээр ингээд өөрөө шүлгээ бичээд гоё цайруулаад ингэж явна гэсэн санаагаар тэр хар дээр ингээд цохорхоо явахар нөгөө цагаан мөр гараад байгаа шүү дээ. Тэгээд юм өөрийнхөө нүмерч унтсан хүнжлөө дулаацуулдаг юм шүү миний залуу нас гэд. Тэг хүнжилэн хүртэл тийм өөрт нь гоё тансаг санагдаж байгаа. Тэгээд хизээч хинч булааж авч чадахгүй тийм сайхан залуу насны тухай ийм шүлэг байна. Хуучруулмааргүй нандин гоёл юм миний залуу нас. Гун шууны адил гоё тансаг юм миний залуу нас. Хуулбарлахын аргагүй уран зураг юм миний залуу нас. Худлаас зүхтаж үнэнд тэмүүлдэг юм миний залуу насаа. Нүд минь гэрэлтэж инээмсэглэл урсгадаг юм миний залуу нас. Нөмөрч унтсан хүнжлөө өөрөө дулаацуулдаг юм миний залуу нас. Торох шиг гоёл, булах шиг сортой юм миний залуу нас. Булчин минь зангирч үс минь намирдаг юм миний залуу насаа. Өөрөөс минь хинч булааж үлж чадах өмчм миний залуу нас. Үлзийт сайхан хишиг өдөр шиг өнгөлөг агаад бардам юм миний залуу нас. Толинд тусах тусгалдаан дуралдаг юм тэгээд миний залуу нас. Энэ орчлонд намайг авчирж өгсөн ичи яавдаа ийм сайхан амьдрал бэлгэлсэнд сөгдөж мөрөгдөг юм миний залуу нас. Эхлэл төгсөл хоёрыг дандаа сайхнаар мөрөөдөн төсөөлж эрдэнэс сондөрлугаа цацарч туяардаг юм миний залуу насаа. Энэ маань одоо энэ уран бүтээлийн хамгийн анхны гараа гүүр маань болсон чөтгөрийн гүнж хэмээх энэ шүлэг. Энэ шүлэг маань яруу найрагч мэдэхгүй байхдаа уншаад энэ зургийг зурсан. Тийм тэгээд хүмүүс болохоор намайг тэрглийг одоо урд өмнө таньдаг байсан.
одоо бараг найз нөхөд байсан гэд яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ шүлэг 90 оны үед 90-ад оны үед бол ер нь тийм гал цогтой гарч ирж байсан тийм шүлэг болор цом энэ төр уншиж байсан юм шиг байлаа шүү дээ. Гэтэл би энэ шүлгийг ерөөсөө мэдхгүй. Тэгэхээр би нөгөө урд өмнө яруу найраг уншиж байгаагүй юм байна л да. Тэгээд тэрэглийн шүлэг юм байна гэдгийг мэдээд. Тэгээд шүлэг нь болохоор их гоё тийм бардам тийг санагдсан л да. Энэ яг шүлгийг та яг яаж олж авсан? Шүлгийг би нэг өнгөгдсөн сонингоос ядаж доор нөгөө яруу найрагч тэргэл мэргэл гэсэн юм байхгүйгээр ингээд хайчлаад авчихсан. Тэндээс хараад харсан. Тэр бол бараг 90-ад оны сонин байж таарах гэдэг шүү дээ тий. Одоо нэг айлд ороод янгууд суугаад тий яаж идэг. Тий тэгэхээр нөгөө сонин манин бүр ингээд нэг дээр үеийн сонин манин гэж хамаагүй ингээд сүхэж хардаг тий. Тэгээд тэр шүлэг байжсэн. Тэгээд шүлэг маань би болохоор одоо энэ зургийг харж байгаа хүмүүсийн өтмөт ямар заваа маваа гэдэг байхгүй. Тэгээд хүмүүс нэх шууд харж байгаа өнцгөөс нэх юмыг их заваа муухайгаар нэг дууддیں۔ Надад бол тэгээд өтий чинь нарийн хараад байвал бас дотор нь гоё юмнууд байдаг шүү дээ. Гоё өнгө. Тэгээд авгалдаа муухай ч гэсэн бас эрвэхэ болдог тий. Эрвэхэ болохоор нь гоё. Авгалдаа ангууд нь муухай заваан гэл нэг тийдэг тий. Тэгээд одоо амттай муухай юм ч гэсэн амттай л гэсэн санаа гарна. Энэ зургийг зурсан. Тухан дээр ногоо нүттэй гэх гардаг байхгүй юу? Шүлгэн дээр. урд насандаа би читгэрийн гүнж байсан, урт хомсмон часулаан байсан гэл эхэлдэг шүү дээ тий. Тэгээд тийм байсан ч гэсэн би тэр олон чөтгөрүүдийн дунд хамгийн сайхан байсан гэх тий. Тийм гоё шүлэг. Одоо хүчмөр ярил ястай жинхэнэ металл рок юм шиг санагддээ шүү дээ энэ шүлэг. Урд насандаа би чөтгөрийн гүнж байсан. Урд хумсмын час улаан байсан. Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад шангаар хутгаж сархад шиг л залгилдаг байсан. Духан дээрээ ганц ногоон нүдтэйч дутуу юмгүй тэдэндээ сайхан харагддаг байсан. Дуу минь яг л төмөр хуурайдах мэд хахирганч олон чөтгөрүүдийнхээ дунд би ганц дуучна нь байлаа. Цав цагаан пансан өмсгөл дундаас ганц ногоонууд час улаан хумс гэрэлтэж уйдгартай, гунигтайч бас бардамхан ааштай урд насандаа би чөтгөрийн гүнж байлаа. Амжилт гэдэг бол улам их ажиллах хөшүүрэг юм. Зураач Солонгос. За энэ бүтээл маань за өнгөний хувьд хэм бол их гоё өнгийг сонгож авсан байх шүү дээ. Их гоё юм цаанаасаа гэрэлтсэн, харахад бараа юм шиг мөртлөө цаанаасаа их гоё тийм гэрэлтсэн бүтээл. Тий яг үнэ. Тэргэл сартай шүн их гоё байдаг тий. Хотод болохоор яах вэ тий. Яг жинхэнэ ингээд ой модон дунд ч юм уу хээр ингээд хөдөө явахаар яг тэргэл сартай шүн их гоё байдаг шүү дээ. Нэг юм цаанаа нэг өөр юм гэсэн гоё өнгөтэй байдаг бүх юм. Тэгээд энэ зургаа одоо юу тийм яаж ч хээр би харанхуй шин ганцаараа байсан ч гэсэн одоо ийм амтэн одоо чонын одоо зүрхний цохилтоор дамжуулж би ийм итгэл ингэж олж байгаа. Ганцаараа би шин байна гэж боддог ч юм уу тиймэрхүү санаагаар зурсан. За энэ цав цагаахан гэдэг шүлэг зурсан. Энэ шүлгэндээ зориулж зурсан уу? Зурган зориулаад шүлэг маань ирсэн үү? Энэ зургандаа зориулж шүлэг нэрсэн. Ийм зураг байна. Одоо бүхэл гоё ингээл надаас одоо бүх ийм сайн бүхнээс алтарн цацран гэл тий. Тэгэл би ер нь хамаг гоо сайхны их нэмэгдэн хүн гэж боддоо шүү дээ. Тэгээд энэ зураг зурсан. Үүл мэд цав цагаахан сайхан сэтгэл нар мэд надаас алтран цацарнам үзэсгэлэн гоо саруул ухаанд минь үлгэрийн дагшин амар амгалан нуугдам
галбар ваасан модод жимсээ даалгүй унгаж, хун шууд аршаан уснаа хөвөлдөж, урсгал усан үлмийн юуг минь өнсөж, уянга хөг их шиг яруулсан амилахад би ялгуун сайхны биелэл учир, би ялдам гэгэний дуулал учир, орчлон би эргшэн сүгдүүлж, оддын гэрлэр зугаацсан бүжвэ. За энэ нэг ам гэдэг бүтээл зураг маань байгаа. Тэгээд энэ зураг зураг зурж байхдаа л ерөөсөө энд зориулж энэ зураг маань шүлэг байгаасаа гэж их хүсэж исэн. Тэгээд одоо хүсэл маань ингээд биелээд гоё шүлэгтэй болчихсон. Энэ шүлэг нь болохоор итгэл хайраа бүх харамл их дэлхий чинь бүсгүй амьтаа юм шүү гэж бичсэн тий. Тэгээд нэг ам гэдэг ийм зураг. Тэгээд яг ой модон дунд явахаар би мод ингээл нэг хөдлөөд байгаа юм шиг, нүдтэй юм шиг, бүгдээрээ хараад байгаа юм шиг тий. Ой модон дунд яг ганцаараа явхлаар муухай юм хийж чадахгүй. Яагаад гэвэл харин олон хүний дунд байгаагаас ч илүү намайг хараад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Жишээлбэл ингээд нэг хог ингээд сэмхэн тийм модон дотор байгаа юм чинь ингээл яад ингээд дүүрч хараа хайж чадахгүй болчдөг. Тийг санагдтiin. Би нэг яг миний л одоо мэдрэмж тийм учраас тэгээд тэр зарим мод маань нэг гоё эмхтэй хүн юм шиг харагдана тий. Тэгээд одоо ингээл дараа нь ингээл тайрал хайчдаг штэ. Тэгэхээр тэгж болохгүй одоо яг энэ юм хүнтэй л яг адилхан нэг амьтай юм шүү. Тэгэл хэцүү санагдаад байдаг байхгүй. Өнөөдөр ингээл нэг сайхан мод ингээ байж идэл нөгөөх нь хүний гарт байгаа юм шиг. Айгу амархан. Тэгэл нэг хүүтэн сэтгэлтэй нэг амьд нэрэл нөгөө тийч хөрөөдөл хайчдаг тий. Тэгэл нэг амьд тасалж байгаатай л бараг адилхан шүү дээ. Тэг санагдаад байхгүй. Тэгээд энийг болохоор яруу найрагч өөрийнхөө илүү юм сэтгэхүйг ингээд оруулаад шүлэг нь болохоор юм залуу одоо нөгөө бүсгүйгээ одоо ингээд модтой одоо нэг байхад навьчид нөгөө модыг хөрөөдөд хайчиж байгаа тиймэрхүү утгаар бичсэн байлээ л дээ. Одоо үртэс биш цус үсэрчээ тийм ээ. Тийм айгу амар үгтэй шүлэг байлээ л дээ. Шүлэг нь тийм. За энэ бол аврал гэдэг юм зураг ба. Тийм тэгээд үндсэндээ яг нарийн харах юм бол эс тийм ээ. Тийм хэлбэр нь байгаа. Тэгээд энэ дотор бол зөндөө ингээд юуг туулж яаж ич одоо юун дотор яаж ич одоо хүн болж төрдөг энэ хэцүү одоо хүн болж төрөх ингээд яг нөгөө зүүн дээр одоо будаа тогтож байгаа шиг тийм байж ич одоо хүн болж төрдөг гэж ярьдаг те. Тэгтээ би бол арай өөрөөр төсөөлөл зурсан л да. Тэгээд одоо ихийн умаа дотор багт ч одоо мис ч ороод ирнэ тийм ээ. Энэ одоо мис байгаа янз янзын юм энэ дотор байна. Тэгээд ингээ арай гэж ингээ эндээс ингээ зуурал цаашаагаа ингээл гарах гэчихэд одоо зуурсан ч гэсэн энийг алдаад тус доош унж магадгүй шүү дээ. Тэгээд 7-8 сартай жирэмсэн болцсон мөртлөө ерөөсөө би энэ хүүхдээ гаргахаа боллоо гэл. Тэгэл яачт юм бэлээ ш. Тэгэхээр одоо өөр хөврлийн гидсэн дотор бүрэлдээд зуурцсан ч гэсэн бас айгүй хэцүү аюултай тий бас хүн болж төрөхгүй гэж магадгүй гэдэг тийм санаагаар энэ зургийг зурсан. Ялангуяа одоо өсвөр насны охтууд бас энэ зургийг их үзээсээ утга учираас их ойлгосоо гэж бас хүсэж байна. Тий яг үн. Тэгэд би одоо үр хүндэлтэй маш их болчихсон байгаа. Тэгээд энэ бүр ингээд гидсэн ингээд цүндийгээд том болчихдог штеп. Тэгэхээр за ашгүй одоо энэ хүүхдээ тээхэндээ гэж бодчихитэл байхгүй болсон байдаг байхгүй. Тэгэхээр хүн болж төрөх маань бүр бурхны шашин номонд болохоор тийм ээ яг ингээд нэг ямар нэгэн юм умаад ингээд орлоолвол тэр төрөл орлоо гэж үздэм байлээ л дээ. Тэгээд төрөл оллоо ч гэсэн умаад орцсон байлаа ч гэсэн бас хэцүү байгаа зү хүн болж төрөхөд
Тэгээд тэр ер нь гол санаа нь тэр л дээ тэр зураг бол. Тэрнээс биш яг умаад орлоо бол тэгэл амархан төрчдөг. Тэ? Тийм бол бас яг болж штэ тий. Гэтэл бас наан нэг тийм сонин тийм явдал учирдаг гэх юм ааши. Ерөөсөө их тоглоом айгүй амархан. Ерөөсөө би энэ хүүхдэд тээлээ. Гаргалаа. Тэгээд 7 сар март болсон чи ерөөсөө би боллоо гэд хүнд юм болж идэх бах тий. Чагнаж идэх бах. Тэ мэдээж яана одоо намайг юу яах гэж хэцүү юм бэ тий. Яана одоо намайг одоо би төрхөө боллоо намайг алгах гэж бодож байгаа тэрийг мэдэрч ич болно шүү дээ тий. За энэ бол яг өөрийгөө л зурсан юм л да тий. Гэхдээ яг өөрийгөө заавал яг адилхан зурах. Аль болох би өөрийнхөө царай зүснээс холуур зурах гэж хичээсэн л дээ яг. Тэгтэл ерөөсөө хүмүүс чи болцсон байна. Чи энэ чи өөрийгөө зурцсан байна гэдэг энэ твэд байгаа байхгүй. Тэгээд хүнд ингээд янз бүрийн юм тохиолдно сэтгэл шаналн тий энэ зураг их шаналсан тийм үдээ зурсан. Би салхины сэр чимээ юм. Би горхны хор хоржигноон юм. Би атаархлын нүдийг сохлогч юм. Би ариун хайрын гал юм аа. Би улаан цусны толб юм. Би бодлын очим. Би өглөөний шүүдэр юм. Би нарны мандалд шингэлт юм аа. Би дүүрэх хавирган сар юм. Би будрах засны ширхэг. Би элсний нүлт юм. Би мөрөөдөл юм. Би зүүд юм. Би байгалийн үнэр юм аа. Энэ бүтээл маань завагдсан байгаа. Тийм одоо хүний өмжүүлсэн гэсэн үг тийм. Энэ нэг юм зовцсон мод. Бүр ингээд талтлаас нь зулгаагаад ингээд шаналгаад хэцүү ингээд бас л эргээд ингээд ярахаар л нөгөө хүмүүсийн харилцаа, хүмүүсийн муухай амин хуваагчилсан тийм зан чанарыг энэ одоо ингээд гаргасан тий. Одоо юу ингээд хамаг байдгийг ингээд авчаал энэ модыг одоо ингээд дахиад зовоогоод гуйгаар мөнгөний авцаа явж штеп. Тэгэл нөгөө мод маань нөгөө өрөвдөл одоо ингээд буцаагаал дээш нь татаал гаргацдаг. Тэгэхээр дахиад одоо юу гэдгийг те энэ хэцүү одоо шүлэг маань болохоор те одоо зовж үзээгүй биш те гэд би татаас нь гараас нь ингээд татаж гарав гэд ингээд бичсэн. Энэ мөр ингээд орчихсон тийм ээ. Монгол зургийн аргаар тэгээд том бүтээл 2 м 60 хэмжээтэй ийм зураг байна. Тэгээд миний төсөөллөөр одоо Чингис хаан тийм ээ маань ямар хүн байсан бэ гэдэг нь ингэж гарч ирж байгаа. Би ер нь яг жишээлбэл одоо том зааланд одоо 50 зураач ч юм уу 100 зураач ч юм уу оруулаад за та нар бүгд Чингис хааныг одоо төсөөллөөрөө зур. Тим юм их зүгээр санагдаад байдаг байхгүй надад тий. Тэгэхгүй бол одоо юу гэдэг юм ингээл нэг нөгөө мөнгөн дээр байдаг шиг тийм заавал царайтай байх. Тэр биш вэ ч гэж яах шиг зарим нь одоо нэг нүүр царайг нь харцсан ч юм шиг тий. Чингис хаан биш вэ, царай нь биш вэ ч гэдэг юм уу. Тэрнтэй ерөөсөө миний санал нийлдэг байхгүй тий. Тэгээ ер нь хин яг мөнгө гэдэг. Тийм биз дээ. Тэгэхээр одоо яагаад төсөөллөөрөө байж болдгүй. Жишээлх юм бол Солонгоо гэдэг хүнийг 10 зураач зэрэг зурх юм бол зэрэг зураад өөрөөрөө бас гаргаж болно шүү дээ. Заавал надтай адилхан байх ямар албатай юм. Тийм биз дээ. Тэгэхээр тийм дотоод сэтгэлийн төсөөлөл гарч ирэх ёстой гэж бодоод байдаг байхгүй. Тэгээд энэ зургийг зурсан. Тэгэхээр яг энэ Монгол зургийн аргаар та одоо энэ бүтээлээ одоо тойрсон гэж хэллээ тий. Тэгэхээр одоо яг энэ эзэн Чингис хааны маань одоо нөмөрсөн дахын хувьд гэх юм бол одоо яг ингээд мета одоо өөр одоо деталь ашиглаад ч юм уу тий. Яг энэ зурган дээр энэ дах өмсүүлсэн юм шиг л одоо ингээ харагдаж байна л да. Одоо юу гэдэг дахны маань одоо энэ нөмөрсөн арьсны маань хувьд гэх юм бол өснийх нь одоо ширхэг болгоныг хүртэл одоо ингэж нарийн гаргаж өгсөн байна. Үүгээрээ бас Монгол зургийн онцлог байдаг байх гэж бод. Тий. Бас их хөдөлмөр тийм хөдөлмөр орно. Тэгээд дахаа ер нь их жоохон онцолж зурсан л та. Тэр үедээ болохоор хаанд маань
тэр хамгийн одоо дээд гоё би тийм бэлэг нь одоо тийм дах энэ төр ингэж барьдаг байсан гэж уншсан л да. Тэгээд дахаа одоо юу тийм булган байсан уу тий ямар арьсан байсан тэрийг одоо гаргах гэж хичээсэн л дээ. Тэгээ шүлийн ч гэсэн одоо юу булган дээлийн юмч одоо булд олноо хурааж тий хамаг Монголоо зангидаж хаан судал заларсан гэд бичсэн байгаа л да. Тэгээд доор нь болохоор 8 шаргаа ингэж зурсан. Гэхдээ яг 8 шаргаа өөр өнгөөр оруулахыг хүсээгүй л дээ тийм нэг гоё хэрэлцэх бэлэгдлийн тийм нэг одоо тоон дотор л ингэж бүгдийг ингэж гаргах гэж магадгүй одоо энийг морио одоо өөр өнгөөр зурсан бол нэг онцгой ч байсан байх ч байсан билүү те. Тэгээд ингээд зураад ард нь болохоор ингээ баатар нэг гоё сүлийт гэж ярьдаг л да. Одоо зураач нарын хэллэгээр тийм тэгээд одоо гоё өөр ингээ туяа цагаан тугн ингээ бүх ингээ амгалан болчихсон одоо юу гэдэг бүгдийг ингээд эзэлсэн ч гэдэг юм уу тийм санаагаар тийм санаагаар одоо ингээд энэ зургийг зурсан. Чингис хааны маань одоо баруун гарт байгаа зүйл одоо үүл байна уу? Тэгээ яг ер нь их уран сайхны тийм аргаар л хөх тэнгэрийн зардлыг хүлэгмөр дэн төвөргөн уухай хадаасан дон ухаант бэцэмэн сүр хар сүлдний намира хатан усны ондрог галын дүр шиг харц гайхамшиг Чингис хаан нөө булган дээлээ нөмөрч булт олноо хурааж хамаг Монголоо зангидаж хаан судал заларсан өчнөөн зон өнгөрөвч нэр үлэн баларсангүй хичнээн зунаар хөгжлөөж сүрийг нь мохоож ийссэнгүй орц чинжаал хутга шиг хатан төмөр жад шиг хоёг дуулга нөмрөг шиг хур усан ундаа шиг хар сүлдийн хантаар мөнхөрч үлдсэн дээдс минь нэрийг тань хэлэхээс цээрлэн тэнгэр заяад өвөг минь оо. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй баяр баясгалыг онгод гин. Зураач Солонгос. Тэгэхээр таны маань тухайд гэх юм бол үнэхээр бас гайхалтай бүтээлүүдээс бүрдсэн. За ийм одоо уран бүтээлээ үзэгчдэд бол эргэлтэн толилууллаа. Тэгэхээр мэдээж яриг одоо зөвхөн яруу найраг уран зураг маань хосолсон үзсэн учраас зөвхөн одоо энэ хоёртой л одоо багтаасан бүтээлүүдээ өнөөдөр энэ дэглэн харуулсан баг гэж бодож байна. Мэдээж яриг одоо Солонгой өвчийн маань одоо өөрийн хувийн галерейд нь одоо маш олон бүтээлүүд бол байгаа гэдэгт итгэлтэй байна. За магадгүй одоо биернийх нь бас будган чатаагүй бүтээл яг одоо танд магадгүй одоо энэ үзлэнгээ тараач юм уу гэртээ харахад бас таны хүлээгээд ингээд суужаа дутуу өрхөн бүтээлүүд бас байгаа гэдэгт итгэлтэй байна л да. Тэгээд манай монголчууд ч тэгээд одоо ялангуяа дуучдаас гэх юм бол та одоо өнөөдөр тийм гоё дуу гаргаж та маргааш та ямар дуу гаргаж чинь та өнөөдөр ийм цомог гаргалаа дараа нь ямар цомог гаргаж чинь гэдэг дандаа ийм шинийг одоо ирж идэг л да. Тэгээд таны манаас дараагийн бас уран зургийн бүтээлүүдийн тухай одоо магадгүй дараагийн үзлэнгийн тухай ч юм уу бас сонирхмоор байна л да. Одоо их шахуу ажилтай байгаа дараагийнх нь оноос өмнө нэг бие даасан үзэсгэлэн байгаа л да. Тэгээд би энийг 976 арт галерейд гаргаж байгаа. Энэ ер нь одоо араамны стандарт хэмжээ гэд байдаг шүү дээ. Араам банд яг юм. Заавал тийм байх ямар албатай. Тэр стандарт хэмжээ бүр хит амар эвдсэн тийм үзэсгэлэн гаргаж байгаа. Тийм тэгээд галерейтагаа яриад одоо тоглолцсон байна. Тийм ямар ч гэсэн оноос өмнө гаргана гэд бодоод нөгөөх нь болохоор 9 урлагийн сан галерейд Мартин 8-ны үзэсгэлэнг бүсгүйчүүдтэй зориулсан. Мартин эмэгтэйчүүдийн баяраар яг тэр тохиолдуулаад тийм дандаа гоё тийм эмэгтэй хүмүүс хүний одоо гоо сайхан ч юу гэдэг тийм холбогдолтой үзэсгэлэн бие даасан бас хоёр тийм том бие даасан үзэсгэлэн маш ойрхон хугацаанд ингээд шахуу ингээд гарах гээд ер нь их шахуу ажилтай байгаа.
Манайхан ч бас нэг үе бодох юм бол бас эдийн засгийн хувьд ч гэсэн хүмүүсийн маань одоо амьдралын түвшний хувьд ч гэсэн бас нэг арай өөр одоо юу гэдэг арай бас нэг биелэгжүү нэг нь биелэгжүүч байд юм уу болсон. Тэгээ ялангуяа одоо залуучуудын маань хувьд гэх юм бол хайр сэтгэлээ илэрхийлдэг зүйл бол бас их сонис одоо өрмөц болчихж тийм ээ одоо нэг л солонгосдаг баярлуулдаг юм байж гэдэг зүйл хардаг байсан бол одоо өөрөөсөө маш гоё романтикаар хайртай бүсгүйгээ хайртай дурлал ханхуугээ бас баярлуулдаг болчиход магадгүй танд одоо тийм захиалгууд одоо хэрдэг байх л да хайртай бүсгүйгээ зуруулах гэсэн ч гэдэм юм уу эсвэл одоо хайртай аав ээжээ бас ингэж гоё дурсгаж гэртээ мөнхлөх гэсэн ч гэдэм юм уу тийм өсөлтүүд бас их орж ирдэг байх л та. Хэрвээ тийм бол бас тантай яаж холбогдох вэ? Тий орж ирнэ л дээ. Тэгээд янз янзын заримдаа яг хуу ажил ихтэй үед их чинь одоо ийм тийм одоо холбогдолтой тийм зураач зааж үеч гэдэг юм уу те тэгжлэхээр үгүйгүй ерөөсө таниар л одоо зуруулмаар байна гээл тэгэхээр бас их баярлдаг л да би энэ хүн одоо яг намайг хүсээд байна яг надаар л хийх гэж байгаа юм байна тийм учраас цаг хугацаанд нь одоо тийм хуримч юм уу те тэр төрсөн өдөр гээл тэрэнд нь одоо багтаал хийгээд үгүй гэж боддог л доо тэгэхээр яг утсаар холбогдол тийм захиалга энэ төр өгч болно тийм ээ 99 29 41 юм дугаар руу яриад холбогдож болно. Өнөөдөр бас их гоё сонирхолтой үзэсгэлэнгээр үзэгчдийг бас аялууллаа таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бас тун удахгүй гарах дараагийн үзэсгэлэнгүүдээс хийсэн мэдээлэлээ бид нар бас үзэгчдэд хүргэх болно. За баярлалаа. Ингээд миний одоо уран бүтээлийн үзэсгэлэн гэх тийм ээ. Ингээд цааш нь ингээд бид нарт хүмүүст ингээ хүргэж байгаа явдалд маш их баярлж байна. Танаа телевизийн тэгээд юу гэвэл нөгөө замын хүзүү уурт гэж тэгдэг штэ тий. Тэгээд дахиж эргэж холбогдож уулзалтах баха гэж бодож байна. Маш их баярлалаа. За ТV урлагийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. За бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг Монголын уран зургийн галерейгаас та бүхэнд хүргэлээ. Тэр үнэхээр бас өвөрмөц хийгээд маш сонирхолтой үзэсгэлэн гарсан. За энэ тухай мэдээ сурвалжлага та бүхэнд хүргэлээ. Тэгэхээр Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан за зураач Солон болон за Монголын зохиолчдын эвлэгийн шагналт яруу найрагч Тэргэл нарын хамтарсан тэгэхээр нөхөө зураачийн талаарх мэдээллийг болон за энэхүү зураачтай бас та бүхэн маань холбогдохыг хүсэж байвал за доор гарч байгаа имэйл хаяг болон фэйсбુક хаягаар нь бас та бүхэн маань зочлоод бас энэхүү зураач болон яруу найрагчтай маань бас холбогдох боломжтой юм шүү.